За малын дотор гэзний хар хуулцыг ашиглаж савхин материал гаргаж авсан судалгааны багийг одоо шинжлэх ухааны технологийн их сургуулийн доктор профессор Төгсөр ахлуулсан баг одоо олон жилийн турш судалгаа шинжилгээ хийсний дунд гаргаж авсан байгаа. За таны харж байгаа одоо эдгээр материалууд гэхэд одоо малын дотор гэзний одоо гүзээ гэж бид нэр хэлдэг. Гүзээний одоо гаднах хуулгыг одоо ашиглаж гаргаж авсан юм материал байгаа. Тэгээд таны хувьд одоо энэ судалгааны ажил дээр одоо хичнээн жилийн турш ажилласан. Тэгээд одоо энэ гүзээний одоо энэ өөрийнхөө одоо энэ материалынхаа одоо гол шинж чанар нь яг ямар хуу шинж чанартай бүтээгдэхүүн эвгүй хэрэглэн нэвтрэгтэй бас ямар хуу байдалтай авах вэ? Арьс боловсруулахад бол ерөөсөө арьс чинь өөрөө түүхийд байхаас ахуулаад үнэтэй байдаг шүү дээ. Тэгэхэд энэ бол өөрөө нөгөө угаасан монголчууд чинь нөгөө өхрийнхээ гүзээг хуулаад идэхгүйгээр нөгөө нохот хайж өгдөг. Өөрөө байгальд хог болгож хайдаг юм авч байгаа учраас чи өөрөө бараг түүхийдийн хувьд бол бараг үнгүй шахав. Гэхдээ одоо манайхан ч бас хөөхөнөөр хөдөлж авч байгаа л да 71 ширхгийн 700 төгрөгөөр энэ төр гэж хөдөлтэй. За өсрээд одоо бид 1000 төгрөгөөр нэг юм нэг гүзээний хулцыг авч болж байгаа байхгүй. Тэгэхэд нэг хон юм арьс чинь бол зүгээр даад 3-7 мянга 10 мянган төр гэж яг нэг тухайн жилийнхаа ханш түүхийдийн ханшаас хамаараа тийм баа шүү дээ. Тийм байж байгаа. Тийм учраас боловсруулалтын тэр цаад технологи нь ойролцоо адил хөвтөр боловч авч байгаа түүхийдийн нь анх авч байгаа нь хямд учраас хямд тусдаг. Хоёрдугаар энэ үйлдвэрийн боловсруулалтын арга нь бол эко технологи өөрөөр хэлбэл байгальд халгүй тийм технологи хэрэгжилж байгаа учраас одоо энэ үйлдвэрийг хааж байгуулах боломжтой бас тийм даваа талтай. Гүзэн савхин өсрөхийг болон хээтэй гадаргуутай нэмгэн хөрстэй савхины төрлийн шинэ материал болсон. Гүзэний гадаргын өсдөх хэсэг сархины хийн материалд өрмөцхөө өсрөх гадаргуу бий болгож өгч байна. Эдгээр нь хүний арьсанд эерэг нөлөөтэй химийн хот бодисгүй тул бие таалахгүй гулгаж хаягдахгүй зэрэг даваа талтай. Онцлог нь зузаан болон тасралтын үеийн даалт жижиг эдлийн савхины үзүүлэлтээс 2 дахин бага хэдийч оёлын утасны даалт их байгаа нь бидийг дурсгал жижиг эдэл оёход тавигдах шаардлагыг хангаж байна. Үүгээр өнгөний олон сонголттой гоёл чимэглэл бэлэг дурслалын зориултад жижиг эдлийг тухайлбал үзэгний гэр косметикийн ууд түлхүүрийн осор шагаавууд хийхэд тохиромжтой байна. Шинэ материал гүзэн сахиар хийсэн жижиг эдэл экологийн цэвэр брэнд бүтээгдэхүүн тул гадаадын жуулчны сонирхолд нийцэхээс гадна экспортын үйлдвэрлэлд хувь нэмэр оруулах боломжтойгоор шинэлэг болжээ. Гүзэн сахиун бүтээгдэхүүнээр Япон, Солонгос, Хятад зэрэг олон улсын үзэсгэлэн арга тогтмол оролцож 2010 онд Сөүл хотдуулсан олон улсын зохион бүтээгчдийн үзэсгэлэнгээс алтан медаль авсан юм а. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үйлдвэрийн таныг төхөөрөмж бол яг нэг удаагийн юунд бол нэг 30-аас 50 ширхэг өхрийн гүзээний хулцыг бүтэн оруулаад эргэлдүүлээд яхаар тийм бага оврын жижиг үйлдвэр. Ерөөсөө одоо нэг 20 м за 30 м квадрат талбай дотор тэр цех багтчихвал боловсруулалтын цех боловсруулалтын ажил хийгдчихэл тийм хэмжээний жижиг үйлдвэрийн хэмжээнд байна. Манай улсын хувьд нэг жилийн түүхий гүзээний нөөц 12,000 тонн, үүний 40% нь хүнсэнд хэрэглэж мөн хайж өргөдүүлдэг. Харин үлдсэн 60% болох 6.5 тонныг үйлдвэрлэлд ашиглах боломжтой. Энэ хэмжээний түүхийд нь 371.1 мянган диаметр куб гүзэн савх болно. Үүгээр 53.1 мянган ширхэг жижиг эдэл үйлдвэрлэж 80 сая төгрөгийн орлого 40 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллах боломж байна. За төслийн удирдагч доктор профессор Төгс технологич инженер Монгол Улсын зөвлөх инженер Санжаа, зохион бүтээгч инженерээр Монгол Улсын зөвлөх инженер Сахиа, механикаар Болдбаатар туршилтын ажилтнаар Алтан уяг Тэгшээ Баатар нар ажиллаж байна.